Бүгдээрээ сайн уцгаа. Комент хэсэг туг анимашинг яриад өгөөч гэсэн хүмүүс нилээдгүй байсан тул үзсний дараа зөндөө таалагдсан болохоор ярихаар болж байгаа юмаа гэж ингээд шууд бичлэгэндээ орцгоё. Үе төмөн хүний цогц сүлгэж игнүүлсэн харшийн өмнө шаргал үстэй басч гэж зоримог байрын нэгэн бүсгүй ирж байгаагаар кино маань эхэлнэ. Дашрам дуртахад сарсан багуухан вампир буюу цус орогчийн бэлэг тэмдэг болдог гэлээ. Мөн үүнээс ааших зарим зүйлсийг киноны дундуур тайлбарлаад явах болно. Ингээд бичлэгээ үргэлжлүүлье. Бүсгүйг харшид орж ирэхэд яг л эзэнгүй хоосон мэт байх боловч генетик нь хаалга хаагдаж Дракула өөрийн биеэр түүний өмнө гарч ирдэг. Намайг Лиза гэдэг. Би Люфо тосгоноос харшиг чинь зорж ирлээ. Би эмч болохыг хүсэж байна. Чи хиндэж хэрэггүй амьтдыг мухар сэсгээрээ ангаах гэж хаалгыг минь нүдээ юу. Намайг шулам гэж андуурах хэрэггүй. Би шинжлэх ухаанд итгэдэг. Гэвч надад ийм бүхэн хангалтгүй. Бүхий л түүх энд амьдардаг нэгэнд нууц мэдлэг бий гэх юм. Би бол Влад Дракула Тэфэш. Бас над дээр нээхийг зочид ирээд байдаггүй. Чи тэгээд миний мэдлэгийг юугаар наймаалцах юм? Люфугээс ирсэн Лиза. Лиза бусад хүмүүсээс өөр байсан болохоор Дракулад нилээ таалагддаг. Учир нь тэрээр мухар сүсэгт биш, шинжлэх ухаанд итгэдэгээс гадна хүмүүсийг ангаахыг л хүсдэг болоход үүнд хэлээд туслах эсхийг нь асуудаг. Харин Дракула түүнийг нилээд шинжсэний эцэст өөрийн мэдлэгээ хуваалцахаар болно. Мөн Лиза түүнд дэлхийн ертөнц өөрчлөгдөж байгаа болохоор түүнийг дэлхийгээр аялах хэрэгтэйг хэлдэг. Дракулагийн лабораторийг хараад Лиза эдгээр мэдлэгийг энгийн хэрэгтээ зааж өгснөөр хүмүүс дахин мухар сүсэгтгээ болж жихнээсээ дэлхийг хэрхэн ажиллах талаар мэдснээр маш олон хүний аймыг аварж болохыг хэлэхэд Дракула түүнээс яагаад ингэх ёстойг нь асуухад дэлхийг илүү дээр газар болгохын тулд надаас эхэл, харин би чамаас эхлэе хэмээхэд чи надад таалагдж байна гэж хэлдэг. Валакия, Тарговиштэй хот 1475 он. Саяны үйл явдлаас 20 жилийн дараа Тарговиштигийн сүмийнхэн Лизаг шулам хэмээн үзэж амьдаран шатааж байдаг. Энэ зогсож байгаа үгэн бол сүмийн бишоп. Жинхэнэ нэр нь гардаггүй болохоор түүнийг бишоп гэдгээр нь дуудаад явъя. Лизаг шулам гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ хэмээн асуухад би өөрийн нүдээр түүнийг чөтгөртэй амт байгааг харсан. Түүн цаас шиг нэмгэн шил болно. Бас шулмын хэрэгслүүд байсан. Миний таарч байсан шулуунуудаас хиндэн ч юм зэвсгүүд байгаагүй. Бас тэр хүнийгээ шинжлэх ухаан гэж байсан. Хотын дарга тэр өөрт нь эдгээр бүх зүйлсийг сатан өгсөн гэдгийг харахгүй байгаа юм а гэж байдаг. Хотын дарга өөрийгөө баг зэрэг химийн туршилт хийдэг байснаа дурдсанд санаартан түүн рүү харахад даруй харцаа буруулдаг. Энэ бол яг л дундад зууны үед сүм хийдийнхэн хэрхэн хүмүүсийг мухар сүсгээр угждаг байсныг энгийнээр харуулж байгаа юм. Лиза энгийн иргэдийг гэгэрүүлэх гэж оролцсон нь сүмийнхний хувьд өөрсдийн эрх мэдлээ алдах эрсдэлтэй тул түүнийг инхүү шатааж байгаа хэрэг. Лизаг амьдаран шатахыг харсаар байж нэг ч хүн түүний төлөө дуурдаггүй. Харин Лиза тэнгэр рүү харна. Тэднийг битгий гэмтээ. Тэд юугаач мэдэхгүй байгаа. Чи тэднээс илүү хэмээн ойролцоор шатаж дуусдаг. Дракула Лиза хоёр гэрэлсэн байсан бөгөөд Лизагийн хэлснээр Дракула дэлхийгээр аялаад буцан харштай ирэхэд гэрийг нь юу ч үгүй болтолны шатаасан байхаас гадна Лизач мөн алга болсон байгааг тэрээр мэддэг. Эхнэрт нь юу тохиолдсон талаар асуухад сүмийнхэн түүнийг шулам хэмээн авч яваад шатаасан болохыг хэлэхэд Дракула цусаар уйлж Лиза намайг хүний хуваар хайрлсан бол хүний хуваар амьдарч хүний хуваар аялахыг хүссэн. Одоо харин болсон. Тэр та хүмүүсийг хайрлаж бас ангаасан. Яг одоо эндээс хамаг юм аваад айрлж үзэх хэмээн Тарговиштэй хотын зүгнэс нь оддог. Дракулаг ирэхэд Лизагийн цогцсноос үнсэн л үлдсэн байх ба зарим хүмүүс баярлал нь алга ташиж байлаа. Харин санваартан бурхны нэрийн өмнөөс үгүй их маш олон шулуунууд байна гэд байж байхад нь Дракула ирж эхнэрийг нь яагаад хөнөөснийг асуудаг. Харин бишоп түүнийг шулуун байсан гэдгийг хэлэхэд Лиза шинжлэх ухаанч байсан. Энэ дэлхийд сайн сайхныг л авч ирэхийг хүсдэг байсан тухай хэлэхэд бишоп Дракулаг зүгээр нэг домог төдий хэмээн оршихуйг нь үгүйсгдэг. Үүнд нь Дракула ихэд уурлаж, өөрийн эхнэрийг нь үгүй хийж, өөрийг нь үгүйсгэсний хариуд Валакиагийн иргэдэд нүглээ намжуулж, энэ газраас улам өрөө бүрэн мөсөн найрлахсан байх. 1 жилийн хугацааг өгч, 1 жилийн дараа ирнэ Валакиа дэх бүх хүмүүсийг устгах болно. Та нар миний хайрладаг нэгнийг үгүй хийсэн. Харин би та нарыг авах болно хэмээн тэдэнд сануулдаг. Дракула харштай ирснийхээ дараа шууд тамийн чөтгөрүүдийг дууддаг. Гэхдээ бүгдийг нь дуутахын тулд түүнд 1 жилийн хугацаа хэрэгтэй. Гинтхэн харшийн хаалга нэгдэж, үл харагдах хин нэгний үгүй хэмээх дуу гарахад үгүй гэж юу гэсэн үг юм? Тэр бол миний цорын ганц хүний ясаар амьдрах шалтгаан юм байсан хэмээхэд. Тэгвэл үүнийг хийсэн нэгнийг ол хэрвээ тамийн армийг суллвал Валакиагийн хэдэн мянган гэмгүй иргэд өгөх болох тухай сануулдаг. Харин Дракула гэмгүй нэгэн гэж байхгүй. Бүгд түүнийг шатаж байгааг харсан натлаа юу ч хийгээгүй гэсэнд би танаар ийм зүйл хийлгүүлэхийг зөвшөөрөхгүй. Надад ч юм уу адил гашуудалтай байна. Гэхдээ хядлага үйлдвэрлэхийг чинь зөвшөөрөхгүй гэсэнд Дракула уурал нь үл харагдах нэгэн рүү дайрч үүнээс цааш юу болсныг бидэнд харуулдаггүй. Энэ явдлаас хойш даруй 1 жилийн хугацаа өнгөрөхөд Тарговиштигийн иргэд хотоос нүүгээгүй байх ба хотын дээд бишоп тэдэнд хандаж 20 жилийн туршид би та бүхний төлөө болно, бурхны төлөө үйлчилсэн. Харин жилийн өмнө чөтгөр өөрийн биеэр гарч ирнэ. Биднийг жилийн дотор үгүй хийн гэж амласан ч худлаа байсныг та бүхэн харж байгаа байх.
бидэнд айх зүйл байхгүй. Энтергээ бурж байхад нь тэнгэр бүрхэж цусаар бороо орж эхэлнэ. Дракула тэнгэрээс тамийн армиар бороо оруулна. 1 жил. Би та нарыг бурхантай чинь цуг 1 жил инх 50 байлгасан. Тэгээ та нар юу хийв? Миний эхнэрийг хороос нь өдрөө тэмдэглэх гэж. Харин одоо би та нарт үхлийг өгч байна. Та нарт сонголт байсан. Химээ тамийн чөтгөрүүдээ Тарговиштагийн хотын иргэдээ өдөөс сулдаг. Тэдэж хормын дотор хотыг цусан живүүлж, харин Дракулад энэ бүхэн хангалтгүй байлаа. Надтай учирсан цорын гац жинхэнэ хайрын төлөө химэн тэрээр Валакигийн бүхий л хот руу дайрахыг тушааж харагдсан амьд болгоныг үгүй хийхийг даалгадаг. Бааранд хоёр мангардуугаар хинзэж хэрэггүй яриа хийгээд сууж байтал гаднаас тэдний нэг нь бололтой бас нэг нөхөр сандарсан байдалтай орж ирдэг. Баруун зүгт тэдний арим харагдлаа. Новш гэж. Тэд энд ч гэсэн ирнэ гэж өө. Тэд үгээр дайраад гарах бах би мэдэхгүй байна. Тэд надад Гришэд хүрээ зогсно гэж хэлсэн. Хэмээхэд тэдний дундах бүдүүн нөхөр энэ бүхэн язгуурт нь овшнуудаас боллоо. Ялангуяа Белмонтийнхан хэмээхэд болон сууж байсан залуу Белмонт овгих бололтой новш гэж хэмээн нүрээ нуун суудаг. Бүдүүн залуу үргэлжлүүлэн язгууртнууд тэдэнд бүхий л ирэх мэдэл бий. Тэдний хоорондох тулаанд бид л хохирч байна. Бид өдөр шөнөгүй тэрмүү новшнуудыг тижээх гэж ажиллах гэж. Бид зүгээр л боолууд. Өөр юу ч биш хэмээхэд болон суусан залуу шар хэрэг нэмж авахар текэн дээр ирэхэд мөнгө төлснийхээ дараа уух юм аваарэ. Гэхдээ манай залуу мөнгө айн бодолж явах зур өнөө бүдүүн нөхөр чинь ингэр дээрх дэмхийг нь ажиглаад түүнийг Белмонт овгих гэдгийг мэдээд бүйлэдэж эхэлдэг. Энэ залууг Тревор Белмонт гэдэг манай 3 гол дүрийн нэг. Тэднийг дээрлэхэх гэхэд Тревор ерөөсөө тоодоггүй. Мөн тэдний ярианаас Белмонт овг нь эртээр үеэс л янз бүрийн аратнуудтай тулдаж тэднийг устгадаг гэдгээрээ алдартай байсан ч сүүлийн үед тэдний нэр хүнд нь унаж аратнуудтай тулддаг биш. Эсэргээрээ ханьсдаг их сүмхний цуу ярианаас болоод тэд Дракулагийн явуулсан аратнууд танаа овгийнхны буруу гэдэл дайраад байгаа юм. Тревор бол өөрийн овгийнхоо хамгийн сүүлийн залгамжлагч. Тэднийг бүгдийг нь зодсныхоо дараа хаанигтай унтах аятайхан мод хайгаар явдаг. Өглөөн шарцсан амтан Грэшит хотын зүг хотоодоо баясгахаар зүглэхээр болоход Дракулагийн чөтгөрөө дэлхийдийн хотоор дайрн өнгөрч самраад гарсан байдаг. Түүнийг хотод орж ирэхэд нүд альтрам хэцүүхэн л нөхцөл байдал угтаж авдагч хүмүүс амьдрахын эрхэнд ажиллахаас өөр яах вэ? Тэрээр өмөх мах гэдэг шиг жаахан мах амдаа хийгээд тэдний хотод өөрийнх нь тусламж хэрэгтэй эсхийг асуухад татгалзаж тэдний хотод өгүүлэгчид гих овгийнхан байгаа. Чөтгөрөөд авах зүйлээ авсныхаа дараа яваад өгнө гэд нэг их тоохгүй байдаг. Тревж махаа амдаа хийгээд цааш явж хотын иргэдээс янз бүрийн зүйлс асууж сургалдаг. Тэдний дундаас нэгийн эр түүнд нойрсож буй дайчин ирийн түүхийг ярьж өгдөг. Домогт өгүүлснээр уг дайчин нь 100 жилийн өмнө амьдардаг байсан ба одоо харин буухны доор дахин өөрийнх нь хэрэг гарах цаг ирэх хүртэл нойрсож байгаа гэх түүхийг ярьдаг. Гэхдээ энэхүү түүхийг хамаагүй энтэнд яриад иж болохгүй. Учир нь Шимби шоп хүнд нь тийм ч таатаа хандахгүй байгаа тухай болно. Оройн чөтгөрүүд өдрийн сүмийн ирж хотынхныг зовоодаг тухай түүнд хэлдэг. Харин түүний эхнэр нь гэхээр эмэгтэй нойрсож буй дайчныг өгүүлэгчлэл өвчлүүлээд байгаа. Шүүмбэр Дракулагийн чөтгөрүүд хотод орж ирэхэд тэдэнд өөрсдийгөө хамгаалах ямар ч боломж байхгүй талаар хэлдэг. Харин өөр нэг ир Бишопыг энэхүү асуудлыг зэгцэлж чадна. Зүгээр л хүмүүс түүний хэлснийг л хийхэд болно хэмээн тархиа угаалгасан байдаг. Тревор цааш махаа зэжилж явахдаа сүмийн бололтой хоёр нөхөр нэг өвгнийг болонд аваач нь хөнөх гэж байгаатай таарч тэдний яриаг нууцарч агнадаг. Энэхүү өвгнөө өгүүлэгчдийн нэг байхаас гадна сүмийнхэн тэднийг Грэшит хотод болж байгаа эрэгт буруутгаж мөн л бурхныхаа нэрийг урдаа барьж тэднийг шууд л чөтгөрт эзэмдүүлсэн энтергээд алах гэж байхад нь Тревор харж тесэлгүй ташуураа аав нь хурууг нь таслаж орхидог. Тэд сүмийнхэн атлаа зэвсэг хүртэл биедээ авч явж байгаа нь тэд аль хэдийн ялзарсан болохыг харуулна. Ингээд халдснаа дайрахад нүдийг нь сугалж дахин өвгөнд гар хүрэхгүй байхыг анхааруулснаар тэд зүгтцгаадаг. Өвгөн ч хүч хэрэглэх шаардлагагүй байсан ч талархаж байгаагаа илэрхийлээд өөрийгөө кодри хэмээн танилцуулж өгүүлэгчдийн ахмад нь болохоо хэлдэг. Үүний хариу Тревор өөрийгөө түүнтэй хамт явж болохыг асууснаар өгүүлэгч нарын байр руу явцгаахаар болно. Өвгөн явах замдаа түүнд өөрсдийгөө 10 илаа боловч нэг нь сургаггүй болсон тухай хэлдэг. Өгүүлэгч нар нь яг ямар үүрэгтэй вэ гэж та хэд гайхаж байгаа бах. Тэд бол хотоос хот дамжин мэдлэг цуглуулж түүхийн үннийг хүмүүст ярьж авдаг бүлэг хүмүүс гэд ойлгож болно. Тарговишта хотын өгүүлэгчдийг эмбөх зүйлсэд буруутгаж байгааг хэлэхэд иргэдийг үннээс ангид байлгахын тулд сүмийнхэн иргэдийн тархийг угааж байгааг хэлээд яг үндэ эмбөх зүйлсэд сүмийнхэн өөрсдөө буруутай. Жилийн өмнө Тарговишта хотод аимшиг зүйл болоход түүх өгүүлэгчдийн нэг нь тэнд байсан болохоор сүмийнхэн Дракулагийн их нэрийг шулам хэмээн шатаасан тухай үннийг мэдэж байдаг. Мөн өвгөн түүнд нойрсож буй дайчны түүхийг чирж өгдөг. Гэхдээ Тревор тэдний хэн болох, юу чаддаг гэх тухай бүгдийг нь мэдэж байдаг. Өгүүлэгч нар донд шид хэрэглэж чаддаг ангаагч нар бас байдаг. Тэд энэ хотод ирсэн шалтгаан нь нойрсож буй дайчныг сэрээж энэ бүхнийг дуусгахын тулд болж таардаг бөгөөд тэдний нэг нь алга болсон гэд байсан нь яг үндэ нойрсож буй дайчныг сэрэхээр л явсан болж таарж байгаа юм. Белмонтын овгийнхан Дракулагийн аримтай тулдаж чадах цорын ганц хүмүүс байсан ч сүмийнхэн энгийн иргэдийн тархийг угааснаас болоод Тревор энгийн иргэдийг хамгаалах ямар ч хүсэлгүй болчихсон байдаг. Өвгөн түүнд Валакигийн энгийн иргэдэд ямар ч сонголт байгаагүй гэхэд адгийн амьтад хүчрхэгжиж байхад тэд чинь юу ч хийлгүй хараа зогсож байсан бидтэй. Сонголт үргэлж байдаг гэх Дракулатай адилхан зүйл хэлдэг. Харин өвгөн түүнийг ятгахаа болоод явж өндөр мод олж унттаа гэсэнд Тревор явахаар болдогч
залуу өгүүлэгч Аарн гэхүү алга болсон тэдний нэг нь өвгөний зээ охин болохыг хэлдэг. Мөн тэд Грэшитийн иргэдийн төлөө бас өвгөний зээ охины төлөө энд өгөх болно гэхийг сонсон Тревор бодлоо өөрчилж тэднийг хотын гадна хүлээж явахыг сануулад удахгүй сүмийнхэн тэднийг устгахаар ирэх тухай захаар явж байхдаа сонсноо хэлдэг. Мөн өвгөнд хандаж хэрвээ зээ охиногч нь олж чадвал шөнө тундаас өмнө хотыг орхих уу хэмээснээр өвгөн зөвшөөрж хотын доорх бунхан руу зээ охиныг нь хайхаар явдаг. Өвгөн түүнд хандаж биднийг өхөл айлгадаггүй. Харин чадах бүхнээ хийлгүй амьдрахал айлгадаг юм хэмээхэд надад хамаагүй гэд гараад явна. Энд харагдаж байгаа бунхан бол өнөө нойрсож буй гэгдэх дайчны бунхан гаднаасаа жижигхэн байшин шиг харагдах ч гэлээ доошогоо нилээд хідэн давхар гүн байгууламж байж таардаг. Тревор хөл алдаа доош унахад бунханы гэрэл асаж мөн тэндэн хүний хэлбэртэй хөшөө эсвэл хөшөөдсөн хүмүүсийн хид хідэн бий байгаадад арилцдаг. Төд удалгүй хонглын тэртээс аврах том битээ Саклопс гарч ирнэ лазераар галлаж эхэлдэг. Cyclops-ыг хороосны дараа түүний хөшөө болгосон зүйлс буцан хивэндээ орж өвгөний зээ охин азар амьд үлдэж чаддаг. Тревор болсон бүх зүйлсийг охин тайлбарлаж өгсөний дараа охин түүнд хандаж нойрсож буй дайчин одоо ч газар дор нөөгдөж байгаа болохоор түүнийг аврах ёстой гэж хэлдэг. Даанч Тревор ерөөсөө ярианд нь итгэх юм битгий хэл нохоо утасны дайтай ч авч хэлцдэггүй юм. Гиснээс охиныг Сайфа Вилнадс гэдэг. Тэднийг буцаж ирсний дараач Тревор болохоор та нарын итгээд байгаа домогч нь хий хоос нь яриа гэд байдаг ч харин тэд нойрсож буй дайсныг сэрээлгэхгүй тулд Cyclops-аар хамгаалуулж байгаа л гэдэг. Тревор дахин охинд хандаж тэдний хайж байгаа аврагч нь тэр дор байхгүй гэхэд юу ч хамаагийн бодолд чинь ингэтлээ итгэхэд хүргэснийг зөрүүлэн асуудаг. Харин Тревор тэдэнд хандаж та нар хэдэн зууны туршид түүхийг ам дамжуулан ярьсаар ирсэн байж болно. Харин манай овгийнхэн түүхийг бичиж үлдээсээр ирсэн. Буухны дор юу байсныг санаж байна уу? Халуун шингэн гүйж буй төмөр хоолойнууд өөрөө асдаг гэрэл. Ийм бүхэн яг л миний илэн зөвөөгийн бичиж үлдээсэнтэй таарч байна. Дракулагийн цайзын дотор талтай нь. Би тэр доор юу байгааг мэдэхгүй ч тэр зүйл та нарын хайгаад байгаа аврагч чинь биш хэмээн явах гэхэд нь өвгөн түүнийг тэдэнтэй хамт үлдэхийг хүсгэд энэ шүнийг л цуг өнгөрүүлэхээ хэлээд шар хариг хайхаар гарахад сүмийнхэн түүнийг бүслэж Грэшит хотын бишоп түүнийг дуудуулсан болохыг хэлдэг. Харин тэрхүү бишоп нь Дракулагийн эхнэрийг шулам хэмээн буруутгаж шатаасан гол буруутан болох өнөө бузрын өвгөн зогсож байдаг. Тревор түүнийг хараад л өөр газараас ирсэн болохыг мэдээд энд ямар новшоо хийж авааг нь асуухад эндхийн асуудлыг цэгцлэгээр ирсэн гэхэд нь өгүүлэгчдийг устгаж юу хэмээн асуухад тэд өөрөө өөрсдөө асуудал утсан хинч бурхангүйгээр нэг ч өдөр амьд явж чадахгүй. Ялангуяа энэ цаг үед хэмээхэд чи тэр чөтгөрүүдийг хүмүүс хангалттай сүсэг бишрүүлгүй болохоор ирээд байгаа гэж бодож байгаа юм уу хэмээн асуухад дээд бишоп хувийн ашиг сонирхлоосоо болоод улс орноо хамгаалах чадвараа алдсан. Би Дракулаг Траговиштад ирэхээс өмнө нааш ирэхээр томилогдсон байсан. Бид сүмийн дотоод журмын асуудлууд дээр санал нэгддэг байсан гэж хэлдэг. Бишоп энэ бүх зүйлсэд өгүүлэгчд буруутай болохоор шүн болоход тэднийг бүгдийг нь устгана. Харин Треворыг нар жаргахаас өмнө хотоос явахгүй бол нар үзэхгүй болохыг хэлдэг. Мөн Бэлмонт овгийнхан хизээж бурхны хүчийг ойлгож байгаагүй. Энэ хотын хүмүүс бүгд минийх. Харин оюутууд бурхны нэрийн өмнө миний хэлснийг үйлдэлтүүлэх болно. Өглөө болоход нэг ч өгүүлэгч гудамжаар алхахгүй. Ойлгосноо хэмээн Треворыг явуулдаг. Ерөнхийдөө өгүүлэгч нар өөрийнх нь эрх мэдэл саад болоод байгаа болохоор тэднийг энэ бүх зүйлсийн буруу гэж шалтгаглаж бүгдийг нь хөнөөснийхөө дараа Бэлмонтор чөтгөрүүдийг устгахчих бол өөртөө оноо авах далцаа наагуулад байгаа юм. Юун бурхан, юун ариун гэгэн, жинхэнэ ялзарсан, эрх мэдлийн төлөө юуг ч хийхээс буцхааргүй болчихсон байгаа биз? Тревор буцаж ирээд бишоп бүгдийг нь орой гэхэд алах төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээг тэдэнд дуулгаад бишоп галзуурчихсан бололтой. Энэ хотыг аврах цорын ганц зам нь та нарыг олны өмнө хөнөөх гээд бүр нь итгэжсэн байна гэж хэлдэг. Зээ охиныг нь аврах юм бол хотоос явна гэж амласан ч хотын иргэдийг энэ бүх худал хуурмаг донд орхиж явахгүй гэдээ үлдэхээр болдог. Тревор яадаг ч байсан тэднийг яаралтай эндээс явах ёстой гэсэн ч хин нэг нь өөрийн чинь тухайн худлыг тараагаад байхад зугцаар л байх уу? Эсвэл нүүр тулах ёстой юу хэмээн чи тулаанд орж байгаа мөртлөө аль хэдийн буугаад өгчихсөн байж болохгүй. Бид магадгүй ялагдчих болох ч ядчил үүнээс илүү том зүйлийг олж авч болно. Энэ бол арт түмний итгэлийг олж авахын төлөөхтэй. Одоо л бидний тэмцэх цаг яг мөн. Чи одоо явах уу хэмээсэнд үгүй. Харин та нар яг одоо явцгаах болно хэмээн эргэн харж сэлмээ сугалдаг. Нарч жаргаж сүмийнхэн ард иргэдийг өгүүлэгч нарын эсрэг төрөх нь тэдний суудсны өмнө ирээд хаалгыг эвдэж дотогш ороход Тревор ганцаараа сууж байдаг. Өгүүлэгчид өнөө бунханд нуугдцгааж байдаг. Тэргүүн санвартан гээд нөхөр Треворыг алгацснаа. Өгүүлэгчдийг хаана байгааг хэл. Тэгж байж л бид хотыг аврах болно энэ төр гэхэд нь энэ хот та нарыг эргэтэл аль хэдийн үгүй болчихсон байсан гэхэд дахиад л алгатаад авдаг. Тэгснээл түүнийг өмхий заваан энэ төргээд оромжлоод чи үүнийхээ төлөө юу хүртэх юм гэхэд нь юу ч хүртэхгүй. Миний овгийнхан тэд энэ улсын төлөө хэдэн зууны туршид чөтгөрүүтэй дулдаж амиа өргөсөөр ирсэн. Гэвч та нар биднийг чөтгөртэй ханссан гэж зүйлсэн. Бид Валакыг ямар ч шалтгаангүйгээр хамгаалдаг байсан. Би бол Тревор Балмонт. Харин үхэл хизээш намайг айлгаж байгаагүй. Химээ тэдэнтэй дулдаж тэднийг урдаас бэлдсэн өрхөндөө оруулна.
үгүй хийгээд сүмийн загалмайг унгаад цааш сугацаар ялдарсан сүмийн хідэн нөхдийг үгүй хийдэг. Харин бишоп сүм дотроо бахан хасан наятай зэвүүнээр инээгээд байж байхад нь сүмийн хаалга нэгдсэн мөртлөө хин ч орж ирээгүй байхад буцаа нь хаагддаг. Хин тэнд байна? Өгүүлэгч нар бүгд өгчихсөн үү? Үгүй ээ. Тэгвэл буцаад явцгаа. Түүх өгүүлэгч нарыг нар жаргахаас өмнө устдаг. Нар аль хэдийн жаргачихсан. Гисээр Дракулагийн хараатнууд түүн дээр ирсэн байдаг. Чамд бурхны өргөнд хөл тавих эрх байхгүй. Бурхан чинь энд байхгүй. Эн чинь ердөөл хоос байшин. Бурхан бүхий л сүмд байдаг. Чиний бурхны хайр чинь ямар ч нөхцөлгүй биш. Тэр биднийг хайрладаггүй. Бас тэр чамайг ч гэсэн хайрладаггүй. Миний амьдрал түүний төлөө л байсан. Чиний амьдрал түүний ог үтсийг хүргэдэг. Би бол Грэшитийн бишоп шүү. Бидний энд ирсэн шалтгаан чамай гэдгийг бурхан чинь мэдэж байгаа. Энэ бүгд чиний буруу. Тийм биз дээ. Тэр чинь шулан байсан. Хөө, бурхныхаа дэргэд худлаа ярьлаа гэж юу? Тэр чамайг орхисонд гайхах зүйл алга. Гэхдээ бид чамд хайртай. Алив үнсээ. Ингээд эцэстэн бишоп хийсэн зүйлийгээ шанх хүртдэг. Тревор зугацаар иргэдэд бүслэгддэг. Иргэдэж алив түүнийг бариад ав гэд дайрч эхлэхэд Треворыг тойроод галан тойрог үүсгээд үүнийг нь үүсгэсэн хүн нь Сайфа байж таардаг. Сүмийн нэг нөхөрж сэлэн барьчихсан шулам химээхэд үгүй би бол өгүүлэгч мөн ижид судлаач би ямар ч чөтгөр зүтгэдэггүй гэснээ Треворт галаар зам үүсгэж өгдөг. Тревор саяны сэлэн бариад олон юм яриад байсан нөхөрлөө зангаад чи гараад ир. Чи хүмүүст юу хийхийг нь заагаад исэн. Чамайг Грэшитийн сайн хүмүүсийн төлөө үгүй их болно. Чамайг юу ч чадгийг чинь харъя. Чи сүмийнх мөртлөө зэвсэгтэй. Грэшитэд өмнө хизээч сүмийнхэн зэвсэгтэй байгаагүй гэсэнд хүмүүс баг багаар ухаарч эхэлдэг. Тревор үргэлжлүүлэн бишоп болон сүмийнхний булгааг нэг нэгээр нь илчлэхэд иргэд түүнийг энд тэнтэйсэн сүлбөж үгүй хийдэг. Шүн болсон болохоор чөтгөрөө тот руу нэвтэрч эхэлдэг. Харин Тревор тэдэн дунд цорын ганцаар тулааны туршлагатай болохоор тэднийг командлаж нэг игнэ болохыг тушааж давс олон найруу ус авч ирүүлдэг. Мөн Сайфагаар мөсөн ан үүсгүүлж чөтгөрүүдийн дайр хүрээг нь хомж иргэдийн амтар чөтгөрүүдийг амархан тарж чаддаг. Ингэж байхдаа тэр хоёр доош цөмрөн унаж өмнө нь Сайфагийн хөшөө болсон төвшнээс ч доош илүү гүнд унжирдаг. Тэнд нь ямар нэг механизмыг ажилуулж байгаа юм уу гэлтэй хасар том араанууд эргэлдэж байдаг. Аврах том араанууд унаж шалыг зөмөлөхөд тэд бунхны хамгийн доод давхар хүртэл ундаг. Тэнд нь үнэхээр л хин нэг авсанд гэж орсон байдаг. Тэр хоёр авс руу ойртож байтал Тревор санаандгүй авсыг нэг товчлуур маягийн зүйл дээр гიშгснээр авсны хаалга нэгдэж урт шаргал үстэй залуу босож ирснээ тэднийг яах гэж энд ирснийг нь асуудаг. Сайфа харин домгийн дагуу Дракулагаас тэднийг аврах нэг нь бунхны доор нойрсож байгаа гэхэд харин чи хэмээн Тревороос асуудаг. Харин тэр зүгээр л унчсан юм аа л гэж байдаг. Сайфа харин Дракулагийн арим хаасайгүй тархаж хот тосготыг хомгохлон устгаж байгаа талаар хэлэхэд чи тэгээд үүндээ итгэдэг хэрэггүй хэмээхэд Тревор Дракула чөтгөрүүдээ Валагиагаар нэг тараасан. Энэ бол бодит зүйл. Энэ чиний асуух гэсэн зүйл чинь үү гэсэнд үгүй л гэж байдаг. Тревор харин чи тэгвэл чамайг аврагч гэдэгт итгэж байна уу гэж асууж байгаа бол үгүй. Би итгэхгүй байна. Би чамайг юу гэдгийг чинь мэднэ. Тэгээд би яг юу юм? Чи цус орогч байна. Тэгэхээр би өөрөөсөө асуумаар байна л та. Бид яаж яваа Дракулаг устгах нэг сэрээчхв? Эсвэл бид энэ Дракулаг сэрэх гэж ирсэн хэрэггүй. Чи намайг Дракула гэж дуудлаа. Хэрвээ чи надад соёогоо харуулвал би чамайг хүснэр чинь дуудаж болно шүү. Белмонт овг вампируудыг устгадаг байсан. Чи Дракулагийн хийж байгаа зүйлтэй тэмцэхгүй юм уу? Хэмээн асуухад үнэндээ надад хамаагүй байсан л та. Гэхдээ одоо бол тийм ээ. Үүнийг зогсоох цаг нь болж гисэнд чи өөрийгөө зогсоож чадна гэж бодож байна уу? Гэхэд одоо бол би чамайг алах ёстой бололтой гэснээр тэд хоорондоо тулдгаар болдог. Харин Сайфа үгүй Тревор эн чинь бидний хүлээж байсан нэгэн гэхэд үгүй тэр бол вампир. Тэр 100 жил хүлээгээгүй. Тийм биз дээ хэмээн асуухад надад чиний ярианы өнгө таалагдахгүй байна. Белмонт хэмээн хүүтэн өнгөөр хариулдаг. Тревор харин энэ газар эртнийгч гэлээ механизмууд нь сайн ажиллаж байна. Тэгээд түүнд хэлэлтэй. Чи хэр удаа энд хүлээгээв хэмээн асуухад одоо хэдэн он вэ хэмээн асууж 1476 он гэсэнд магадгүй 1 жил орчим хэмээн хариулдаг. Харж байна уу? Бас болоогүй. Ямар гэж аврагч гэхээрээ өөрийг нь сэрэх хүмүүс зориулж үхлийн өнснөд байршуулсан байдаг юм. Миний хамгаалалт чамд зориулагдаагүй. Тэд намайг чамаас аврахын тулд бүтээгдээгүй. Би чамаас Дракулагийн хийж байгаа зүйлс чамд хамаатай юу гэж асуусан. Гэхэд надад миний гэр бүлийн хийдэг зүйлс хамаатай. Надад хүмүүсийн амийг аврах л хамаатай. Би чамайг алах ёстой. Гэхэд чи үнэхээр өөрийгөө чадна гэж бодож байна уу? Эсвэл зүгээр л овгийнхоо тэмдгийг ингэртэй зүүсэн нөхөр юм уу? Гиснээ тэнийг урт сэлэм гартаа барьснаа өвөнийг олж мэдцгээе хэмээн тулдаж эхэлдэг. Белмонт чи ингэж болохгүй. Наадхаа хөвдөг вампир Иесустэй л хэл. Тревор энэ нөхрийг л Дракула гэж бодоод байгаа юм шиг байгаа.
Бараг л энэ тэнцүү тулалдсны эцэст вампир Жисус ялдаг. Треврийг цохин унгаж хэлэх хэцүү үг байгааг нь асуухад Тревер түүнийг ч модал хөвлөдөнд үрсэн байдаг. Харин Сайфа Дракулаг зогсоож хэрвээ түүнд хүрхэл юм бол үгүй их болно шүү хэмээн сүрдүүлдэг. Харин вампир өөрийгөө түүний аврагч гэж бодож байснаа хэлэхэд тэр намайг аварсан. Бас бид хүмүүсийн төлөө хамтдаа тэмцэж байгаа гэхэд сайн байна. Маш сайн. Вампирийн ангууч бас шидтэн гэснээр шархаад орхно эдгээгээд миний нэр Адриан Тэфэш. Валекачууд намайг Алукард гэдгээр минь мэднэ. Би бол Дракулагийн хүү. Би энд ааваас авсан шархаа эдгээхээр нойрсож байсан юм. Түүнийг Валакия даяарч өтгөрүүдээс суллах үед гэж хэлдэг. Тийм 1-р ангидаар Дракулаг байлгээд байсан үл харагдах нэг нь Алукард байсан байхгүй юу? Мөн тэрээр нойрсож буй дайшны түүхийг өгүүлэгч нар нь ирээдүгээс ирсэн мэдээлэл гэж үздэг талаар болно. Домгийн үлдсэн хэсэг болох нойрсож буй дайч нь ангууч болон судлаач нартай уулздаг гэж хэлдэг. Ингээд Алукард өөрт нь судлаач болон ангууч хэрэгтэй байсан тухай хэлэхэд Тревер түүнийг яагаад ийм зүйл хийж байгааг нь асуухад учир нь ээж минь ингэхийг хүсэхгүй байсан гэснээр тэд хамтдаа Дракулаг устгах зорилгын дор нэгдэж сизон 1 маань өндөрлөг юм а гэж. За ингээд утгагүй сизон 2-ыг нь оруулах болно. Тэр хүртэл лайка дараад хүлээгээд байж байгаарай. Энэ бичлэгэн бараг 31-ний орой юм уу? 1 сарын 1-нд орох байх. Тэгэхээр бүгдэнд нь шинэ оны мэд. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай.